Ер нь залуучууд маань манай намын залуучууд маань энэ үйл хэргийг манлайлж байгаа гэж би ойлгож байгаа. За нэг ялангуяа намын шинэ удирдлага цогтгөрөл дарга тэргүүтээ шинэ удирдлага бол ер нь өнгөрсөн намынхаа өнгөрсөн түүхэд нэлээд дүн шинжилгээ хийгээд ер нь манай намд ямар яг дутагдал байгаа юм, манай намд ямар сайн зүйл байсан бэ, энэ бүгдийг нэгтгээд тэгээд энэ шинжилгээнийхаа үндэс суурь болгосон байна. Энэ утгаараа бол их тийм амьд шинжилэл болно гэж би бодож байна. Ямар дүн шинжилгээ хийсэн гэхээр нээлттэй, тэгтээ цэгцтэй гэдэг бол ер нь ардчлалын яг тийм гол тэгийг барьж авсан. Өөрөөр хэлбэл нэг талаас одоо боо хаус эмх замбраагүй байд биш тийм үү. Гэхдээ нөгөө талаас дэг журмаар хаасан биш. Аль алийнх нь гол торгон ирмэгийг барьж авсан ийм шинжилгээ ялгаж байгаа юм байна. Ийм байдлаар зорилтоо тавьж байна. Энэ бол үнэхээр их нүдэ олсон зорилтоо гэж бодож байна. Энэ чухал шинжилгээ болно, их зөв шинжилгээ болно гэж бодож байна. За одоо 27-28 онд гээд ингээ хоёр том сонгуул ардчилсан намыг өгч байна тийм ээ. Тэгэхээр энэ сонгуул өгсөн одоо өнөөдрийн энэ нээлттэй одоо гишүүд дэмжигчтэй одоо хамгийн сайнаар сонсдог энэ нөхцөл дээр одоо энэ сонгуулиуд хэр үр дүнтэй байх бол юу гэж ардчилсан намыг анхаарах хэрэгтэй юм. Манай намын хувьд аль ч намд одоо намыг бодвол нэг их чухал давуу үзүүлэлт байна манай намд. За энэ нь ямар чухал үзүүлэлт вэ гэхээр манай намын одоо удирдлага за нэг ялангуяа цогтгөрөл дарга болвол одоо энэ ер нь Монголд одоо энэ сүүлийн жилүүдэд Монголыг донслогож ирсэн энэ их том одоо янз бүрийн одоо нүүрсний эрэгч гэдэг юм уу, жидүүгийн эрэгч гэдэг юм уу, боловсролын сангийн гэдэг юм уу, ийм янз бүрийн юмтай ерөөсө холбогдож байгаагүй. Ийм ямар нэгэн асуудалд холбогдож байгаагүй. Ийм нэр цэвэр одоо бид удирдагчтай, нэр цэвэр удирдлагатай болж иж. Энэ бол одоо ерөөсөө хүмүүсийн яг хүсүүлж байгаа зүйл. Тийм үү? Одоо энэ янз бүрийн одоо энэ том дуйлаанд хэрэгт холбогдсон улс төрчдөөс залхаад байна шүү дээ. Салахын төс шүү дээ. Эдний яг хүсэл зэрэг болсон, хүсэл зоригийнх нь илэрхийл болсон ийм асуудалтай холбогдож байгаагүй ийм намын дарга лидертэй байгаа явдал нь бол манай намын онцгой давуу тал. За тэгээд цогтгөрөл даргас гэсэн одоо өөрийгөө бол одоо ямар нэгэн тийм босромог үйл ажиллагаа холбогдохгүйгээр намынхаа төлөө зүтгэнэ гэдгээ бол хэлж байгаа, саяч бас хэлж байна. Тэгэхээр ийм лидертэй байгаа тохиолдолд бид сонгуулаа зөв зохион байгуулах юм бол ард түмний өссөн ёсоор тийм үү энэ ялах нь бол гарцаагүй. Ер нь бол 27 оны сонгуул, 28 оны сонгуул бол ер нь энэ янз бүрийн энэ том хэрэгүүдээс салах тийм сонгуулиуд болох нь бол дамжиггүй. Тэгэхээр яг тэрний биелэг тэмдгийг бол манай намын лидер байгаа гэдэг хэлмээр.